Даваасан уучлаарай. За уучлаарай. За орой минь түргээ. За эрүүл мэндийн сан өргөө болсон байгаа гэдээ маш сайн мэдээтэй байгаа бид нарт. Нөгөө талд эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн байгууллагуудад олгох санхүүжилтийн хэдэн төгрөгийн өглөг яг өнөөдрийн байдлаар үүсэж байгаа вэ гэдэг асуулт байна. За өглөг үүссэн бол ямар хүчин зүйлс гол нь нөлөөлсөн бэ? Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогоо төлөвлөсөн хэмжээд нь төлөвлөрүүлж чадахгүй байна уу? Эсвэл тусламж үйлчилгээний эрэлт нь зардал төлөвлснөөсөө даваад байна уу? За 3 дугаарт эрүүл мэндийн даатгалын санхүүгийн тогтвортой байдлыг хангах сангийн тэнцлийг бий болгох, өглөгийг барагдуулах, цаашид алдагдал үүсэхгүй байх чиглэлээр энэ манай гүйцэтгэл дээр ямар бодлого арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тэр нь болж байгаа хэсгээр бас хариулт авах сайн байна. За би сая энд бас энэ хавсралт 8-ыг хараа сууж байлаа л да. Энд эрүүл мэндийн сайдын яг ерөнхий зохицуулагч дотор эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөвлөгөө гүйцэтгэлгээд 32.7 тэрбум төгрөгтэй одоо 31.1 тэрбум гүйцэтгэлтэй явж байгаа байгууллага байгаа тийм. Энэ эрүүл мэндийн яамын одоо жишээлбэл төлөвлөгөө бол нэг 8.7 тэрбум байд юм байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийн хөгжлийн төвийн 32.7 тэрбумд чинь цалин хөлс байдгүй, өшөө нэмэлт өөр ямар зардлага байдгүй, ямар бүтцтэй тэр нь яаж санхүүжилтд явдаг вэ гэдэг дээр нэг хариулт авчмаар байна. За ер нь сангийн тэнцлийн алдагдал болон эмнэлгүүдэд үүссэн өглөг нь одоо иргэдэд үзүүлж байгаа эмнэлэгтэй тусламж хүртээмж чанар санхүүгийн үйл ажиллагаанд одоо ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа. Жишээлбэл нөгөө хувийн эмнэлгүүдэд санхүүжилт өгөхгүй байгаа, гэрээлэх хугацаа нь болцсон учраас болсон ч гэсэн гэрээлэхгүй байгаа. Цөөн орон тоотой хувийн эмнэлгүүдэд бол ерөөсөө ингээд хаахаас өөр аргагүй байна гэдэг асуудлууд маш их яригдж байгаа шүү дээ эрүүл мэндийн байгууллагуудаар явахаар. Энэ тал дээр нэг хариулт авъя. Баярлалаа. За эрүүл мэндийн яам хариулъя. Төрийн нарийн бичгийн дарга хэм эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Батбаатар дарга хариулъя. 3 дугаар микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн даатгалын сан 2025 оны төсвийн зарлага бол нийт 2,242.4 тэрбум төгрөгөөр батлагдаж, даатгалын сан 2025 оны жилийн эцэст бол нийт 198.4 тэрбум төгрөгийн үр төлбөртэй бол гарсан. За эдгээр үр төлбөрийг үүсгэхэд бол 2024 оноос 316.8 тэрбум төгрөгийн үр төлбөр одоо он данжин шилжсэнтэй бол холбоотойгоор бол энэ 25 оны зарлага талд бол ачааллыг бол үүсгэсэн байгаа, голлох нөлөөг үзүүлсэн. За даатгалын сангаас 2025 оны жилийн эцэст бол үүссэн нийт 198.4 тэрбум төгрөгийн үр төлбөрийг 26 оны эхний хагасжилд бол бүрэн барагдуулсан. За 2026 оны 4 сарын 31-ний өдрийн байдлаар бол энэ 26 оны 1-р сараас хойш эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн гэрээний дүнгээс давсан гүйцэтгэл дээр бол нийт 80.2 тэрбум төгрөгийн гэрээний дүнгээс давсан нэхэмжлийг бол ирүүлсэн байна. За эдгээр давсан гүйцэтгэлийн өгүүлгийг бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны 04-р тогтоолын 4-ийн 10 заасны дагуу давсан гүйцэтгэлийг хагас жилээр болон жилийн эцэст санхүүжилтийг олгоно гэж заасны дагуу өгүүлгийг бол 4-р сарын 31-ний байдлаар үүссэн 80.2 тэрбум төгрөгийн өгүүлгийг бол бүрэн барагдуулсан. За 2025 оны 5-р сарын гүйцэтгэлийн нэхэмжлэл бол хараахан хянагдаж дуусаагүй байгаа. За энэ дээр бол урьдчилсан тооцоололоор нэг 18 орчим тэрбум төгрөгийн давсан гүйцэтгэлийн нэхэмжлэлийг бол эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн байна. За эрүүл мэндийн эмнэлгүүдийн хувьд бол 2025 оны 12-р сарын 31-ний байдлаар бол эрүүл мэндийн байгууллагууд нь нийгмийн даатгалын шимтгэл болон эмийн үр төлбөрт нийт 214 тэрбум төгрөгийн үр төлбөртэй байсан. За 5-р сарын 31-ний байдлаар тооцоолол аваад үзэхэд бол нийгмийн даатгалын шимтгэлд 81.1 тэрбум, эмийн үр төлбөр 121, бусад үр төлбөрт 24.6 тэрбум төгрөгийн үр төлбөр байгаа. Тэгэхээр энэ хагас жилээр эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нийт
өгүүлгийг шилжүүлсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн яамд одоо энэ үр төлбөрийг эмнэлгүүдийн байгууллага, эмийн үр төлбөр болон нийгмийн даатгалын шимтгэлийн үр төлбөрийг энэ өглөөгөөр авсан санхүүжилтээр зарцуулахаар бол албан бичиг өргүүлсэн байгаа. За нэмээд эрүүл мэндийн яам хариулъя. Эндрийн 4-р микрофон. За ганцхан шинэ асуултанд нэмэлтээр хариулъя. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн одоо энэ юуны бүтцийг аваад үзвэл ер нь бид нар 22 оноос хойш резидент эмчнэрийн цалинг бас олгодог болсон байгаа. Тэгээ энэ дээр одоогийн байдлаар 1002 резидент эмчид 28 тэрбум төгрөгийн ийм одоо санхүүжилт гарч байгаа. Өөрөөр хэлбэл ер нь түрүүний одоо асуугаад байгаа энэ 32.7 тэрбум төгрөгийн үндсэн одоо гол 28 тэрбум төгрөг нь бол энэ төгслийн дараа сургалт үеийн резидент эмчнэрт одоо ингэж бас олгож байгаа. Тэгээд бус зардал нь бол нөгөө хөгжлийн төвийн өөрийнх нь урсгал зардал, цалин, нийгмийн даатгал гэх мэт одоо яг ийм тогтмол зардлуудтай холбоотой гол одоо зардлууд ингэж хэлсэж байгаа. За гаммаа гишүүн тодруулж асууя. За юу яг эрүүл мэндийн байгууллагаас одоо гарч байгаа гэж асуусан тий. Тэгээд юу даатгалын газрын дарга маань яг дуусахтаа яриагаа дуусахтаа л асуусан асуултанд маань хариуллаа. Тэрэн дээр би одоо гараад байгаа энэ өглөгөн дээр нийгмийн даатгалын шимтгэлтээр ч вэ, эмийн өглөгдөр ч вэ те гараад байгаа энэ санхүүгийн эрүүл мэндийн байгууллагууд өгөх ёстой санхүүжилтээр одоо үр өглөг үүсгэхэд ямар хүчин зүйлс гол нөлөөлөд байгаа гэдгийг саяах гэж би ойлголоо. Тэгэхээр зэрэг энийг одоо ингээд одоо тогтворжуулах даатгалын сан зүгээр байгаа ч гэсэн эрүүл мэндийн байгууллагуудыг тактуртай үйл ажиллагаагаа хувийн хувьсгалах ч явуулахад мөн энэ өглөг тэнцлийг одоо иргэдэд тусламж үйлчилгээ чанарыг муутгахгүйгээр хүргэх тал дээр ямар арга хэмжээ авч төлөвлөж байгаа вэ гэдгийг нэг хариулаад өгнө. Тэрийг л сонирхоод байгаа ер нь эцээст. За эндрийн 4-р микрофон хариулъя. За ганцхан шинэ асуултнаас нэмэлтээр хариулъя. Ер нь бол бид нар одоо бас энэ үнэхээр эрүүл мэндийн даатгалын энэ асуудлуудаар ингээд аваад үзэхэд бол одоо эрүүл мэндийн байгууллагуудын бас удирдлага менежменттэй холбоотой энэ өр авлагын асуудлууд бас нэлээх байгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл ижил түвшний одоо жишээ нь лавлгаа түвшний одоо тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд байхад зарим эмнэлэг бол одоо орлого зарлага нь ингээд тэнцээ яваад байхад зарим эмнэлгүүд дээр одоо бас энэ менежментийн асуудалтай холбоотойгоор гэж одоо бид нар одоо бас энэ нэлээд хилцүүлгүүд хийгээд ингээд үзэхээр бол үнэхээр одоо ийм одоо асуудлууд бас байна. Тэгээ энэ дээр бол одоо бид нар тодорхой ийм одоо хяналт шалгалтууд одоо дотоод хяналт үнэлгээнүүдийг хийж байгаа. За тэрнээс гадна эрүүл мэндийн байгууллагуудын менежментийг одоо сайжруулах чиглэл дээр одоо бид бүхэн бас энд нэлээд хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч өөрөөр хэлбэл одоо энэ дээр бид нар бас энэ менежерүүдийн ур чадварыг сайжруулах чиглэл дээр бас нэлээд анхаарч ажиллаж байгаа. Ерөн зүгээр энэ сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр хэд хэдэн асуудууд байгаа. Ялангуяа энэ төр даах энэ одоо бас энэ одоо За хариултаа гүйцээч. 4-р микрофон. Төр даах зардлыг одоо бид нар зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ер нь бол одоо ингээд даатгалаас гарч байгаа ингээд нийт зардлуудаа ингээд аваад үзэхээр одоо төрөөс одоо даагж байгаа үеийн одоо хүүхдүүд тийм ээ одоо жирэмсэн гэдэг юм уу ахмад наснууд гэдэг ингээд маш олон энэ одоо бүлгүүд дээр бол одоо үнэхээр төрөөс одоо өгч байгаа санхүүжилтэнд бага хэрнээсээ яг одоо зарлах талтай маш өндөр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг ер нь дараагийн жилүүд дээр бид нар зас сайжруулж ээж ер нь одоо өр авлагын асуудууд одоо цэгцэхс боломжтой гэж үзэж байгаа. За 25 оны гүйцэтгэлээр аваад үзвэл ер нь дотоодын нийт бүтээгдэхүүнд одоо нийт зардлын 2.9% ногдоод байгаа. Бид нар бол эрх жилдээр бол одоо тухайлбал энэ дээр одоо бас санал өгсөн байгаа нэг 4.5% дээр хүргье гэдэг ийм саналыг одоо төсвийн хүрээний мэдээлэл дээр ингэж одоо гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ байдлаараа батгтаад байвал бас энэ үйл ажиллагаанууд нэлээд сайжраа явна. Өөрөөр хэлбэл орлого талаа нэмэгдэл дээр бас нэлээд арга хэмжээ авах шаардлага байна. За гаммаа гишүүн дахиад тодруулъя. За яхахгүй эрүүл мэндийн тогтолцоо салбарт тохиолдож байгаа асуудал л та энэ. За яг энэ одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд хүргэх ёстой зардал орлогыг нэмэгдүүлэх эдгээр асуудлуудыг одоо шийдтэл эмнэлгийн тусламж үйлчилгээгээ чанартай, хүртээмжтэй, аюулгүй хүргэхэд
гарч болох үс сөрөг нөлөөллүүдийг тооцож үзээд тэрүүндээ хэрэгжүүлсэн тийм арга хэмжээнүүд байгаа юу та хэдэд одоо нэг төлөвлөгөө, тооцоо, бодлого тий. Эн чинь бас цаг хугацаа нэлээд орох асуудал л та би ойлгож байгаа. Тий. Тэгвэл бас яг тодорхой мэдээлэлтэй, мэдлэгтэй бусд хүмүүстэй, бусад эмнэлгийнхэнтэй ялангуяа иргэдтэй энэ аюулгүй асуудлыг хүргэхэд тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байхгүй бол бид нар асуудал гараад асуудлын хараас нь хөөцөлдөж яваад тэгээд тэрнээсээ уулж нас суралтууд, хүндрэлтүүд, эмнэлгүүд бие биенлүүгээ түлхэх энэ төр асуудлууд гараад байгааг за надад хэлүүлэхгүй та бүхэн мэдж байгаа. За үг хэлчлээ тийм ээ. За гişүүд асуулт